Насан жаргал. Насан жаргал. За тийм чанаа баахан хуудас дээр нэр бичиж байна. Амьдрал насан жаргал. Би энэ дээр ингээд хүмүүсийн нэрийг бичиж байна. Маргааш далай багшд мөргөө тэгээд танд өргөөд ном уншуулах баг. Нохоо бол хаасаагүй. Чимээд бай. Ага. Далай ламыг явуулцгаад явж байна өнөөдөр. Тий. Өглөө босоод бие бэлдээд ингээ явж байна. Өдөр цагаа хацсан. Өчигдөр ингээд юм дээр нь очиж явж исэн чинь нохоо бол өстэй аимшигтай. Бас жоохон дайрч мэдхээр их санагдсан. За энэ болохоор ерөнхийдөө 1.6 км зам байгаа. Уг нь бол гайгүй. Тэгээд наач ингээ уул руу явдаг. Алхуул алхачмаар даач тэгээд яваа юу ахгүй. Ингээд багш дээр бараалах гэж явж байна. Энэ дээр төмөн ол ирчээ. Ингээд тийш хүмүүс ингээд зогсцсан. Доочлж тэн төвдөд За чанаж сэтгэл ямар вэ? Оо сэтгэл өстэй янзын гоё байна. Нэг сайхан болчлоо. Үгээр хэлэх аргагүй. Тэр агшныг одоо үгээр төслөх гэр хэцүү байна. Сэтгэлдээ хамгийн гол нь амар хол үлдээсэн. Тэгээ одоо нэг хэсэгтээ сэтгэлээс харахгүй бодно. Тийм ээ. За өстэй. ээж. За таяа. Тусгай бэлэг авснаа. Сэтгэл өндөр байна. Хороо дэлхийн ийм сайхан хүнтэй ууцж дүрхийн дээр нь харж мөргөж залбирч адис авч за ховор сайхан гайхалтай тохиолдлоо гэж бодож байна. Сайхан байна. Сэтгэл өндөр байна. Ашаагсан тий. За юу яа? Юу? За тэгээ за би нэг өөрийнхөө бичлэгийг. За ингээд бодож явахад мөрөөд бэлгээ гэдэг чинь гэж бодож байна. За би ч яах вэ? Ерөнхийдөө уйлан хаа хүн. Тий. Бид нар нэгэн дотор бүх юмаа одоо шалгуулад ингээд орсон. За тэгээд орсныхаа дараа яасан юм бэ? Нэлээд уйллаа. Орсныхаа дараа бид нар бөөнөрөө суусан. Тэгээд бүх юмнуудаа хураалгасан учраас ямар ч бичлэг хийх боломж авахгүй. Тэгээ Монголоос ирсэн гурав гэдэг тэгээд бид хэд суусан. Тэгээд бүх 10 найзуулах юмнуудаа хөгжсөн. Тэгээ сууж илаа. Тэгээ бид нар хадаг бас өглөө одоо бариад тэгээд ооч ирсэн улсаар нь ингээд дараалуулчт юм байна. Хамгийн ихлэ гадаад техник оросон. Тэгээд далаа огч болохоор өөрөө ийм хэрэгтэй ирээд тэгээ өөрийнхөө санал дээр суугаад тэгээд бүх хүмүүсийг улс усаар дуудаж орсон. За гадаад техник хамгийн сүүлд монголчуудаа орсон. Тэгээд залгуулаад дээд Монгол юу гэдээ явсан л та. Тэгээд орж ирээд байж байгаа тэр агшин болон тэр гайхалтай. Хоёулаа сэтгэл маш их хөдөлсөн. Гоё байлаа. Хүмүүс ер нь их уйлд юм байна. Сандард юм байна. Тэгээ маш их зураг авд юм байна. Тэгээд тэр яалаа гэж бодчих. Тэгэхээр сайхан байна бас. Юм гэж бас бүх юм учиртай гэж одоо үнэн гэж бодож байлаа тий. Тэгэхээр сайхан байна. За ингээд ээжтэйгээ ээж минь удахгүй 80 хүрэн хичээхэн төрсөн өдрөөр тэгээд өөрийнхөө 50 наснаа
бэлэгдээд ингээд баярлуудаа явж байна да. Энээс илүү сайхан гэж юу ах вэ? Доктор нь юу вэ шүү дээ. Халаал амын үрэл, халаал амын үрчдэг үрэл. За юу яа? За. Айгу. За залгидаг. Дуутан дотор нэг зураг нь байна. Хөрөг нь байна тийм ээ. Эргүүл дээжин ээ. Шаа. Энэ хагалцгүй. Энийг та энд ич. Сая харин өдөр нийсэн чинь гойч. Ийм сайхан үйлдэл юм байна. Тэгээ энэ зураг багшийн зураг байна. За ингээд өөр бурхны зураг байсан уу? Түн багшийн зураг байсан уу? За. Тийм ээ тийм. Ийм бичгтэй. Төв дээр үтсэн юм байна. За ийм гоё өглөө. Өнөөдөр бол онцгой өдөр. Далайлал багштай уулзаад ажил аваад тэгээд гараад ирлээ. Сэтгэл маш их хөдлөө. Хүний амьдрал ч одоо баялаг юм да. Тэгээд ээжигээ дагуулаад, хчигээ ингээд дагуулаад ингээд сайхан явлаа. Одоо ингээд ажилласан юм аа. Тэгээд би тэд дараагийн сүнхий рүү явна гэж бодож байна. Бутлаа тайлаад орч мөрөгтэй.
байна. Манай нутгийн за юу орхисон? Тэр цагаан юуг орхисон гэдэг байна уу? Бахан нэрнүүд байгаа. За ингээд номнуудаа ингээд бичүүлсэн байна. Ингээд бүгдээр ингээд бичүүлсэн. Тэгээд өөрөлд юмнууд авсан. За манай Монголын хэлэнд ингээд одоо би тэр ороогоо хий. Сая бидний ингээд өргөсөн энэ хандив маань юу руу явахаа гэвэл Далай ламын сан руу явт юм байна. Тэгээд энэ олон түмний буйны ажил зарцуулагдсан юм байна. За багшийн явдлыг их гороор эхэллээ. Борок. Ингээд их горооны зам эхэлж байгаа гинэ. Зам нарын. Энэ хараач ийм гоё юу тасан байна. Хүмүүс ингээ мөрөглөө ичээд буцдаг юм байна. Зарим юм зардсан юм байна. За ийм хүмүүс
Энэ одоо юг доноошны хэсэг юм байна. За дөрүлээ нэг зураг авахулчих уу? Янзын гоё юу харагдчихэв. За Төв аймгийн Баян жилээс нь мундаг лам гарч байна да энд. Ямар сайхан юм бэ? Манай даваад ирж байгаа нутгийн хүү байна. За долоо гişи. Сүмдэг архив чинь бүх номнууд тэгээд бүх бүтээлийнх нь архив юм байна. ийм шүү дээ. Тийм. Энэ цааш ингээл харагдана. Тийм. сан арцуудлага өгөө ч одоо хэн бас хийсгдэг газар. За. Бидний дарцгаа хийсгдэг газар гэж байна. Сангаа тавьдаг. Тийм үү. Болсон хүмүүсийн зураг юм байна. Өрх юм. Ирхчлөө гэдэг чинь тэгэл ийм л үнцэнтэй байгаа юм да. Хүүхдийн баатар юм биш үү? Тийм л юм тий. Хүүхдийн хантан тий. Тэр нь одоо нэг тий энэ юу ахгүй. Одоо тэр Ладак гэдэг газар нүүрээ ингээд хятадтай хилэгдэг тийм газар. Тэгээд гэнэ нөгөө хятадын нөгөө хилийн зүгээс ингээд Ладакийн тэр хавьд бол хилийн маргаан маш их байдаг. Одоогоос бас нэг 3-4 жилийн өмнө бас нэг залуу аюу одоо хятадтай одоо Ладак болсон энэ чинь одоо Ладак болсон хилийн нэг зэрэг багтдаг төв зэрэг. Тэгээд яг Одны нэг Ладакта төв цэргүүд нөгөө яг тэр хилийн хамгаалалт байдаг байхгүй. Тэгээд байж гол бас одоогоос 3 жилийн өмнө нэг төв залуу
Бас хэдэн за 20 30 манайч 100 биш 20 30 хятад цэрэгтэй байл та бүгднгийн нөгөө одоо устгаад тэгээ өөрөө хамгийн сүүл зайлвал яг хятадын нэг газар дор тавьсан байсан эсрэг бөмбөгт тэгээд амин утсан. Тэгээ бас нэг ойрын хугацаанд гарсныг баатар нэг бас нэг тийм энэ бол бүр одоо Энэ хүн бол 20 оны. тий 20 оны баг энэ залуу мөндөө мөн тий. Тийм байна. Тий. 20 оны 8 сар гэж шүү. Хүүхдийнхаа юуг хамгаалж те. Тийм байна. Ирэх чөлөө нөгөө хэл заагийг хамгаалж Заагийг тийм биш гэсэн. Сүүлийн тэнцэж харин хэдийн За бид нар том их гороо хийгээд явж байна. Уул руугаа нээжэл өгсөж явах шиг байна. За энэ удаагийн аялалд маань хамт явсан хайртай ээжтэй, хайртай эгчөнөгчтэй. За энэ аялалд танилцж биднэрт тусалж зөвлөмж өгсөн Лувсан Жүлтэм Ламда болон Нямдарж Сүхбаатар нарт маш их баярлалаа. Та бүхний буян номын үйлсэд амжилт хүсэн өрөөе. Тэгээ та бүхнээ сурлагт өндөр амжилтыг хүсэн өрөөё. Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай. Далай багш маань урт насалж удаан жаргаж түмэн олондоо сургаал өрөөлөө мөнхөд хайрлах болтугай. Түмэн олон амгалан байхыг хүсэн өрөөж байна. За тийм пицца авлаа. Сайн хоол ийлээ. Далай ламтай уулзлаа. Мөргөл гороо хийлээ. Сайхан байна. Хүслээ биелүүлсэндээ маш их баяртай байна.